Сайн бацхан үзэгчтэй үзэгч та бүхэндээ орой мэндийг хүргэе. За TV10 бизнес бэлтгэн хүргэж байгаа бодлогын хэлэлцүүлэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт за Ховолтой аймгийн Үнэнбаазар намын дарга Цөмбөрл оролцож байна. Орой мэнд хүргэе. Баярлалаа танд бас орой мэнд хүргэе. За баярлалаа. Бидний өнөөдрийн ярилцах сэдэв бол нийгмийн гажуудал ба за аюулгүй байдал гэсэн энэ сэдвээр бол хамтдаа ярилцсанаа. Тэгээд ягаад нийгмийн аюулгүй байдал буюу тэр дундаа одоо энэ харт амигтай холбоотой асуудлаар бас ярилцъя гэж бодсон юм. Маш олон хүүхэд залуучууд энэ бас уруу татагдаж зарим тохиолдолд одоо сошиал буюу одоо телевиз радиогоор одоо маш олон гэмт хэрэг гарч байна. Энэ тухай өөрийнхөө саналыг хэлээд байгаа. За тэгэхээр Монгол улсад одоо яг үндэсний аюулгүй байдал чиглэгдсэн хууль эрх зүйн тогтоомжууд бол бүгд одоо хуулийн сархатай байгаа, сул байгаа гэсэн үг. Энэ яадаг вэ гэхээр үндэсний аюулгүй байдал гэдэг чинь өөрөө за эхлээд үндэсний аюулгүй байдлыг тайлбарлая. Үндэсний аюулгүй байдал гэж юу вэ гэхээр язгуур эрх ашиг сонирхлыг болоод гадаад дотоод таатай нөхцөл байдлыг бий болгох тэр хангалттай байгаа боломжийг бий болгох зүйл үндэсний аюулгүй байдал гэдэг байна. Тэгэхэд өнөөдөр Монгол улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжууд бүгд үндэсний аюулгүй байдлаа эсрэг Монгол хүн бүрийн эсрэг ийм хууль тогтоомжууд хэрэгжиж байгаа. Энийн нэг нь мэдээж одоо өнөөдөр өнөөгийн нийгэм тулгамдаад байгаа асуудлуудын нэг харт амх байна. Тэгэхээр өнөөдрийнхөө сэдвээр би харт амхыг хөвчлөг олцоо ярина. Энэ балиар нийгмийн боглоноос хүүхд залуучдын ирээдүй болоод Монголын залуучдын ирээдүйг аварч харахын тулд одоо эдгээр зүйлүүдийг сэргийлэх байдлаар одоо хэлнэ. Хууль сул байгаад байгаа учраас одоо хуулийн одоо сул байдлыг одоо ашиглаж байна ч гэдэг юм уу те. Зарим тохиолдолд ингэ танил талч гэдэг юм уу. Ер нь бол яг хоёр хөршиг зөмөр аваад үзэх зайлшгүй шаардлагатай болов ихний хэлж чинь тийм ээ. За ер нь бол урд хөршөө бүгд 8 хятад бас бол ерөөсөө 50 граммаас дээш одоо тээвэрлэлт хийсэн ч юм уу энэтэй одоо хадгалж ийсэн одоо зөөж ийсэн ч гэдэг юм уу энэ хар тамхиг те хар тамхиг одоо татчихсан ч гэдэг юм. Иймэрхүү асуудал дээр шууд одоо цааз яал өгдөг бол ийм хуультай. Орос улбаны улс гэх юм бол 20 хүртэлх жилийн ялаар бол шийтгдэг. Тэгээ мөн дээрээс нь одоо 1 сая euro бүлэгийн торгуул тавьдаг гэх мэтчлэн одоо хатуу чанга хуулиуд бол байна. Монголын хууль бол мэдээж энэ дээр одоо зарим тохиолдолд одоо их тийм сул одоо үлбгэрч гэдэг юм уу альс хариуцлага нь багч гэдэг юм иймэрхүү зүйл ажиглагдаж байна. Би зөв хуулийн залтыг бас уншаад өгч гэж бодож байна. За мансууруулах буюу сэтгэгч нөлөөлөх хэм бэлтгэл бодисыг борлуулах. За зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн. За олж авсан хадгалсан бол хөдөлмөрийн өсөлтийн доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнд тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж байгаа. Тэгээ 3-аас дээш 6 сар хүртэлх хугацаагаар баримтлах эсвэл 2 жил хүртэлх хугацаагаар хорихол шийдэгнэ гэж. Тэгэхээр нэгсэндээ одоо энэ бэлтгэлийг бодисыг энэ ургамлыг гэсэн үг шүү дээ тий. Одоо борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэдэг чинь их том асуудал шүү дээ тий. Гэтэл энэ дээр одоо жишээлбэл нэг хөдөлмөрийн өсөлтийн доод хэмжээг 100-аас 150 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээг торгуул тавьчаад тэгээд 3-аас 6 сар эсвэл 2 жилээр хорихолоо шийдэгнэ гэж. Тэгэхээр энэ бол зөөлдөд нэг шаарч байгаа. Ерөөсөө зөөлдөж байгаа. Тийм учраас энэ дээр бас зайлшгүй одоо хуулийн одоо зүйл заалтан дээр бол зайлшгүй бол анхаарч хэлэх шаардлага гэж харж байгаа юм л та. Тэгэхээр юм байгаамаа. Монгол улс саяхны хүртэл харт тамхи одоо дамжин өнгөрөх улсын тоонд ордог байсан. Харин өнөөдөр 2020 оны байдлаар Монгол улс харт тамхиг хэрэглэгч улсын тоонд орсон. Хэрэглэгч улсын тоонд. Олон нийтийн сүлжээ Facebook, Twitter, сошиал ертөнцөөр цацагтаад байгаа харт тамхитай холбоотой харт тамхи хэрэглэсэн этгээдүүд маань ихэвчлэн олонний танил. За бас нэг Монголын нэр нүүрийг гадаад дотоод энэ тэнд гаргаж өгсөн нөхдүүд байдаг. За тэгээд ч ялын санкцийн хувь дээрээ. Ялын санкц нь харьцангуй бага байна. Одоо сая өмнө хэлсэн Орос болон Хятад улсын ялын санкцтай харьцуулахад Монголын ялын санкц чинь 2 хүртэлх жилээр орно. Энэ чи ийм юм байж болохгүй. Тэгэд энэ нөхдүүд чи яадгүй гэх нь урлаг улс төрийн нөхдүүд чи харт амиг хэрэгэлсэн үедээ цагдаа сэргийлэлт баригдаж шалгадаад нэг хууль ёсны байгууллагаар явахаараа нөгөө нэр төр ашигладаг. Урлагийнхаа нэр төрийг ашигладаг. За тэгээ би ястаа анх удаа ингэж ард түмнээс ингэ уушлах уу энэ дээр ийм юм байжлахгүй хуулинд ийм уушлахгүйгээ ард түмнээс уушлахгүй ял өнгөрнө гэсэн байхгүй. Тэгэхээр энэ ялын санкц дээр холбогдуулаад энэ хэрэгжилж байгаа нөхдүүд дээр холбогдуулаад хуулийг чангадах ёстой. Яагаад харт тамхитай холбоотой хуулийг чангадахгүй юм бэ? Яагаад ялын санкцыг нэмэхгүй байгаа юм бэ? Энэ чинь тэр зэгтээ үндэсний аюулгүй байдал нөлөөсөн сөрөг хүчин зүйл болоод байгаа юм. Язгуур эрх ашиг гэдэг юм чинь алдагдана. Дотоод таатай нөхцөл байдал гэдэг юм чинь алдагдана. Тэгэхээр монголчин 3 сая гарсан хүн амтай харт тамхи гэдэг Монголд өргөн дэлгэр хөгжөөд ирэх юм бол Монгол гэдэг үндэстэн язгуур эрх ашиг сонирхол зан заншлаг гэдэг нэгж байхгүй болно гэсэн үг. Тэгээд н харт тамхи хэрэглэх хэд хэдэн хүчин зүйл байгаа л да энэ нөхцөл хэрэгжилж байгаа нөхдүүдэд. За бас гойж гангарах аль эсвэл нэг сэтгэлгэн өөрчлөлтөөр орцохыг үгүйсэхгүй. За амьдралын хар бараан зүйлд ороод харт тамхи гэдэг юмд ороод сэтгэл санаагаа тайвшруулдаг үгүйсэхгүй. Аль эсвэл хин нэгний
одоо дарамт цахалтанд ороод айлсвал дагалдан байсаад хар тамхи хэрэглэж байгаа үгүйсэхгүй. Тэгэхээр Монголд хар тамхи гэдэг юм өнөөдөр бид нар яриа зогсчих ёсгүй байхгүй юу? Уг нь. Ёсгүй. Тэгэхэд одоо ярихаас өөр цаашгүй болчлоо. Яг бидний Монголынхаа нэр нөрийг ингэж гаргадаг хүмүүс маань одоо ингэ хэрэглээ явчлаа. Тэр энийг заавалчгүй ярих хэрэгтэй. Эрт өрөө эзэн нэгэн цагт энэ өргөн дэлгүүр хөгжих гээд байгаа зүйл байгаамаа. Энийг талсан зогсоох хэрэгтэй. За Монгол улсын хувьд гэх юм бол хоёулаа дахиад хууль тогтоомжоор дахиад байна. За ер нь бол эхний одоо 192-ийн 1 дээр бол ингэж заасан байна. Нэгээс 2 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийдэх нэ гэдэг. Эсвэл 3-6 сар баримтлан гэдэг ийм одоо шийтгэл ба шүү. За 92-ийн 2 дээр байна. Мансууруулах буюу сэтгэл зүйн нөлөөлөх юм бэлтгэл за боцыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлсэн, илгээсэн, борлуулсан бол 5-аас дээш 8 жил хүртэлх хугацаагаар гэж байна. Нэгсэндээ борлуулсан байх нь тийм ээ. За тэгээд өндрүүлсэн нөхцөлөд орж шүү. Гэхдээ түрүүн бол зорилгогүйгээр гэж байгаа юм. А энэ дээр зорилгогүйгээр гэдэг өгүүлбэр зорилготойгоор гэдэг өгүүлбэр байгаа болохоор нэгсэндээ 5-аас дээш 8 жил хүртэлх хугацаагаар ял. А тэгвэл энэ хуулийн 92-ийн 2-д заасан хэргийг за онцгой хэмжээгээр гэж байгаа. За одоо их хэмжээгээр авах нь шүү дээ. Их хэмжээгээр гэдэг нь хэдийн гэдэг нь бас тодорхойгүй юм дээ. Тэгээс нь тодорхой байх хэрэгтэй. Хятадус бол 50 граммаас дээш гэж байгаа бидэнд бас тодорхой гэдэг заалт байх хэрэгтэй байхгүй. Яг энэ дэр. За тэгээд насанд хүрээгүй хүнд оролцуулж онц аюултай гэмт хэрэгтэн за давтан үйлдсэн тохиолдолд урьдчилан өгсөж тохиролцсон буюу нөө зохион байгуулалтаа бүлэг этгээдүүд хийсэн тохиолдолд гэж байгаа. За 10-аас дээш 15 жил хүртэлх хугацаа. Нэгсэндээ Монголын одоо энэ хар тамхитай тэмцэж байгаа хүн амын эрүүл мэндийн эсрэг тэмцэж байгаа одоо энэ бол маш том үндэсний эрх ашиг байхгүй юу? Тэгвэл энэ хуультай холбоотой за хамгийн том тэмцэж байгаа одоо хуулийн шийдэл нэгсэндээ санкц нь юу вэ гэхээр ерөөсөө юу 15 жил хүртэлх хамгийн дэд хугацаа. 15 жил хүртэлх ял эдлээ. Гэхдээ 15 жил хүртэлх ялыг хар тамхи хэрэглэсэн этгээдүүд болон бүлэг этгээдүүд эдлэхэд бол асар олон даваачлагаар давах ёстой болчих жоохгүй. Бүр хар тамхи өргөн дэлгүүр хөгжүүлээд наадалч маар 15 жил ял авах гэдэг байхгүй. Ерөөсөө бизнесийн төвшөнд хийгээд ингээд бүлэглсэн сүлжээ болоо тэрийг нь зорилготойгоор бүр насанд хүрээгүй хүнийг уруудтаад энэ маш олон санкцууд нэмэгдэж орж ирж байгаа. Тэгээд үгүй яг вэ энэ Монголд бол өнөөдөр наадах чиг хөгжсөн. 15 ч авахаар маш олон хүн байгаа. Гол нь ерөөс нь хэрэг өртгөл мөрдөн байцалт үйл ажиллагаа наадах төр чинь одоохондоо явагдаад байгаа болохоос оёг олж илрүүлсэн бол байхгүй байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр бага насны хүүхдээр далимдуулаад зарж байгаа шүү дээ. Тэгээ ялын санкц нь 15-аар сая тогтлоо, 2-оос 15-аар тогтлоо. Гэхдээ 15 хүртлээ энэ чинь бүр үндэсний аюулгүй байдлыг гიშгэн явсараа 15 авах гэдэг шүү дээ. Наа чинь бүр одоо нэгс үндэсний тэгээд дээрээс нь хар тамхиг тэр ихний хуулийн дээр ингээ хэлмээ санагдчихлаа. Хар тамхиг зориггүйгээр гэсэн тийм үү? Хүн зориггүйгээр ерөөсөө гэмт хэрэг хийдэг байхгүй. Зориггүйгээр. Юу гэсэн үг вэ? Би чинь зориггүйгээр хар тамхи зориг одоо зоригтой болгоно гэд хүн явахгүй шүү дээ. Тэгэхээр энэ үг өгүүлбэрүүд энэ цэг тасал болгон дээр ажиллах хэрэгтэй. Цэг тасал болгон дээр. Тэгэд яг энэ хар тамхиныхаа хуулийг мэддэг хүн өнөөдөр Монгол байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Тийм үү? За яг энэ төрлийн гэмт хэрэг гарсан тохиолдолд хар тамхи гэл нийгмээр ингээд цочоод ингээд байгаа шүү дээ. Үгүй шүү дээ. Гарсан тохиолдолд наад чинь цочоод байгаа байхгүй юу? А түүнээс яг өдөр шөнөгүй юм чимээгүй юм хар тамхины хэрэг бол зөндөө гарч байгаа. Маш их. Тэгээ дээрэс нь мансууруулах сэтгэл нөлөөлөхөд юм бэлтмэл ахын гай зүнэрлэх цав унарлах байт юм. Энэ сэтгэл нөлөөлж байгаа юм бэлтмэл чи өдөр шөнөгүй бидний дунд чимээгүй таглан хэлбэрээр тархаж байгаа. Тэгээ энэ болгоны чи очоод чи цав унарлсан уу, гай унарлсан уу, бензин унарлсан уу, чи хар тамхи татсан уу, тийм үү, чи архитан согтуурсан уу. Ингээ яваад байгаа байхгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр ерөөсөө эднийг яаж ласан зогсоох вэ гэхээр нэгдүгээрт хуулийг чангадах хэрэгтэй. Ялын санкцыг нэмэх хэрэгтэй. Тэр саяны орж байгаа хүндрэлх нөхцөл байдлын үг үйлбэрдэг улам өшөөгөр нэмэх хэрэгтэй. Улам өшөө нэмэх хэрэгтэй. Яг үнэ. Одоо жишээл түрүүн зумбрын хэлдгээр за энэ хар тамхитай холбогдсон олон танил эрхмүүд маш олон байна л дээ. Ялангуяа одоо нурлаг соёлынхан гэж ярьдаг энэ хүмүүс бол их холбогдсон. Жишээл 2008 онд хар тамхины эрхт холбогдсон шүүхээс 7 жилийн чанга дэглэмтэй бол 20 ангид ял шийдэгдсэн хүн бол харан хамтлагийн дуучин лав сүрэн гэдэг. За над дээр бол бүгд одоо ингээд байж байгаа. За Матио хамтлагийн дуучин жижигэ буюу Эрдэнэ гэдэг хүн бай. За 2018 онд Масуул сэтгэл нөлөөлөх бодис хар тамхи хадгалсан эрхт шүүхээс 2 жилийн ял шийдэгдэжсэн. Тэгээд 6 сар орчим хорих ял шийдэгдээд шүүгчийн захирамжаар хугацаас өмнө одоо судлагдсан юм зүйл. За Гоби буюу Чулуунбаатар 2007 онд за тэгээд өөрөөр харах юм бол энэ дэр байна. Айстоп хамтлагийн дуучин Манлаа Жаргал гэж байна. За дуучин их шиглэн буюу Болор Туяа. За улсын ачаа улаан хүүхэд дуучин Дондиор буюу Мөнх тулаг гэх мэтчилэн гээ.
Энэ одоо олонний танил гэж нэрлэгддэг нөгөө нийгэмд үлгэр дуурайл болж явах хэвээр энэ одоо урлаг спортын нэг одоо бас баавар гэдэг шүү дээ тийм Монголын хипхоп холбооны ерөнхийлөгч гэдэг баг шүү. Тэр хүмүүсийн тэр холбогдоод тэгээ ер нь бол яг хүмүүс холбогдож байна. За хамгийн сүүл холбогдсон бол ингээд бүр ээжигээ зодож байна те. Нийгэмд ямар муу үлгэр дуурайлтай вэ гэдэг нь харагдаж байна ч гэдэг юм. Иймэрхүү зүйл ажиглагдаж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ урлаг соёлынхан бол өөрсдийнхөө одоо юу гэдгийг энэ маш том үлгэр дуурайл байхгүй. Хэрвээ энэ хүмүүс хэрэглээд байх юм бол хүүхэд залуучууд хэрэглэнэ гэдэг иймэрхүү одоо итгэл үнэмшил магадгүй одоо ёс суртахуун хүмүүжил суух аюултай гэсэн. За ер нь тэгвэл хоёулаа яаж хэрхэн залуучууд маань урдчсан сэргийлж болох вэ гэдэг тухай хамтдаа ярилцдаг хөө. За нөгөө амны үл уус шиг нэгдэх шиг одоо урлагийнхаа орцсон байгаа дэр бас нэг юм хэлье. За нөгөө Монголын урлаг уран сайхан урлаг соёлынхан бол Монголын ард түмнээр одоо тижээлэгдэг. Тийм үү? За тэдгээр ганц одоо шүтэн бишрэг дэмжигчд Монголын ард түмэн байдаг. За энэ нөхдүүд бол Монголынхаа ард түмэнд зөв үлгэр дуурайл болох ёстой. Зөв үлгэр дуурайл болох ёстой. А гисэн хэдий боловч одоо өөрийнхөө хүсэл мөрөөдөл байт юм уу тийм үү? Амбицаараа байт юм аль эсвэл тэр зан характераараа байт юм уу? Буруу зүйлийг дан хэрэгжилж чинь. Тэр нь илэрч чинь. Тэгээ гарч ирчээд яадгүй вөхөр өөрийгөө зөвтгдөг. А би бол энэ удаа алдчихлаа. Ийм хүн байж болохгүй. Урлаг уран сайхныхч бай, гудамжны архичч бай, хог туудаг гуйлагч ч бай, төрөө эрх мэдэлтэй алдан тушаалтч бай, харт тамхи гэдэг зүйлийг хэрэглэсэн л бол тэр хөл хинч. Яагаад гэвэл хаан дэлхийн хаанч байхгүй Монголын язгуур эрх ашиг сонирхлыг уландаа хэсгсэн тусгай тогтнолоо нөлөөлсөн эдгээр нөхдүүдийг яг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн. Үндсэн хууль дугасаа заалт байгаа шүү дээ. Хууль хүн бүрт яадаг. Тэгш хэрэглэх хэрэгтэй тий. Монголд өнөөдөр хууль тэгш үйлчлэн гэдэг юм ярил арай эрттэн миний бодлоор. Яагаад гэвэл зүгээр нэг жишээ ярил л да. Иргэн бат хэрэг толбогдоход Иргэн бат шүү. Би иргэн гэж ярьж байна. Иргэн бат хэрэг толбогдоход батад яг хуулийн, яалын бүх төрлийн санкцууд нь яг тохирогжоор гүйцэлдээд бүрэн хэмжээгээр оногдно. Иргэн бат. А тэгвэл улсын хурлын гишүүн дорж за бүрэн эрхээ одоо хэтрүүлэгч байт юм уу тийм үү? За эсвэл нэр төр алтан тушаалаа оруулаад ашиглах гэж байт юм уу? Улсын хурлын гишүүн дорж хэрэг толбогдоход бат 6 жилийн ялтал дорж 3 жилийн ял авна. Батаас санкцын хувьд хүндрүүлэх нөхцөл байдлын хувьд илүү хэрэг хийсэн тохиолдол. Ийм нийгмийн тогтолцоо өнөөдөр богссон байгаа болохоор өнөөдөр харт тамхи энэ төр яг ясам дээр ярих юм бол сэдвийн хувьд жижиг. А би бол улс орон тусгаар тогтнолоо бодоод энэ өргөн цар хүрээний асуудлыг ингэж томруулж ирдэг. Мэдээж энэ улс орны язгуур эрх ашигтай зайлшгүй холбоотой гэж. Холбоотой. За ялангуяа одоо Монгол улс судалгаа байна. Түрүүн одоо зөмбөрлийн хэлдгээр монголчууд бол за одоо 5 жилийн өмнө 8 жилийн өмнө бол тээвэрлэгч иймэрхүү одоо орны тоонд ордог байлаа. За одоо бол хэрэглэгч тийм намжаа өнгөрөх орны тоонд ордог болсон. Одоо бол хэрэглэгч гэдэг энэ одоо орны тоонд ордог болчихлоо. Яагаад юм бэ гэж Монгол улс мансруулах бодистой холбоотой гэмт хэрэг холбогдсон 40.9% нь эргэлсэн тодорхой ажилгүй нөхдүүд байдаг юм байна. Ерөөс яг энэ мансруулах юм бидтэй холбогдсон 40.9%. За энэ одоо нэгсэндээ энэ одоо гэмт хэрэгт холбогдоод байгаа хүмүүсийг ингээд насаар нь ангилаад үзэх юм бол за 76% гэж байгаа. Бүр 80 орчим хувь шүү. 80 орчим хувь нь ерөөсөө 18-аас 35 насны залуучууд. Энэ аимшигтай тоо мэдээ. Нэгсэндээ 18-аас 35 насны залуучууд яагаад 80 орчим хувийг нь эзлээд байгаа юм бэ? Яагаад тэр залуучууд одоо нэг юм болохгүй байгаа асуудлуудыг хэрэглээд байгаа юм бэ гэдэг тухай хоёул ярилцсан зүйтэй байх. Тийм учраас залуучууд яаж урагчсан сэргийлж болох юм? Ер нь хамтдаа залуучуудыг ямар зөв зүйлд уриалж болох юм гэдэг тухай ярилцдаг хөө. За тэгэхээр саяны хэлсэн тоо 40.9 гэсэн үү? Тий, тэр эргэсэн тодорхой ажилтгүй хүмүүс бол 40.9 байна. Тий, наа чинь зөвхөн нөгөө яг илрүүлсэн байгаа тоо. Яг статистик судалгаагаар зүгээр энэ нөхрдүүд бол тар тамхи татаад баригдсан үнэ ингээ илрүүлсэн байгаа тоо. А цаана илрээгүй байгаа маш олон хэмжээний тоотой хүмүүс байгаа. Тэгээд сая хэллээ 18-аас хэдэн насныхан 18-аас 35 насны залуучууд тар тамхи мансруулах юм бэлтгэл хэрэгжилж байна, дондж байна гэж сая хэлж штэ. Тэгэхээр энэ бол нэг осондоо энд хуулинд энэ үүнтэй холбоотой хуулинд реформ хийх хэрэгтэй. Шинжилэл хийх хэрэгтэй. Санкц нэмэх хэрэгтэй. Тэгээд 18 настай Монголын залуучууд чинь Монголын хойч ирээдүй шүү дээ. Магадгүй 5-10 жилийн дараа бидний хойч улс төр ярихгүй шал өөр сэтгэлгээгээр улсаа хөгжүүл аваа явахыг үүсэхгүй. Тэгэхээр эдгээр нөхдүүдэд нөлөөлөх хүчин зүйл нь ийм муухай гэмт хэрэгтэй холбогдоод ингэж нэр төр
ижи аав эх орноо одоо ингэж бузарлаж байгаа энэ нөхдүүд нөгөө хэдтэй нөлөөлнө үү? Улс орноо авч явах гэж байгаа нөхдүүдтэй нөлөөлнө үү? Энэ нөхдүүд. Тиймээс баг дээр нь асуудлыг шийдэх хэрэгтэй. Баг дээр нь. Одоо энийг чинь маргааш хэрэг нөгөөдрээр нь за ингээд шуг урлын тэдэн сарын тэдэнд болно ингээд дүн шинжилгээ ингэж гарна гэж явсаар байгаад ингэж явах тусам өдрө болгоно хар тамхины хэрэглэгч нэмэгдчихлээ. Хар тамхины хэрэглэгч. Энэ дээрэс нь хэлэхэд хар тамхи яаж орж ирээд байна вэ? Аль улсаас илүү төлхөө орж ирж байгаа гэдэг. Одоо хар тамхи чинь бүр өнгийн цаасаар орж ирдэг болсон. Иддэг өнгийн цаасаар. Тэгж боловсруулад улс их орон руу гарч байгаа. Дараа бүтээгдэхүүнд ороод. Тэгэхээр Монгол улс хар тамхины талаар үнэхээр мэдээлэлтэй улс мөн үү биш үү гэдгийг яг нь хар тамхитай тэмцэх хэлсэн. За тэгээд цагдаагийн ерөнхий газраас нь эдгээрийг яг ард түмэнд нээлттэй сайхан ярих хэрэгтэй. Ойлгуулах хэрэгтэй. Сэтгэлгээ ухамсарт нь хийх хэрэгтэй. А түүнээс биш барьж байгаа, дарж байгаа, хорж байгаа эдгээр бичлэгүүдээр нийтийн сүлжээгээ цацсан бол энэ бол төдийлөн цочоо гэж чадахгүй. Төдийлөн цочоо гэж чадахгүй. За энийг цочроо гэж нэг талаас бас харж болох бах. А нөгөө талаас магадгүй одоо сурчлаад нэг гэдэг зүйлийг бас хүмүүс яриад байна л да. Магадгүй одоо та утгаарыг нэвтрүүлэгчсэн ингээ хүмүүс харж байгаа бах. Тийм учраас одоо юу гэдгийг одоо энэ хар тамхины тухай үндэсний аюулгүй байдлын тухай ингээ яриа зогсож байгаа нь эргээд харах юм бол одоо юу гэдгийг сурчлагаа болгох гэх юм иймэрхүү зүйл бол одоо нийгэм хүлээж авч иж магадгүй. Ер нь энэ тал дээр ямар хөө байр суурьтай байна. За яг хөө тэгэд юу гэж л бодно одоо тэр тухайн хүний өөрөө хувийн хүн болгоны бодол шүү дээ. Би бол ард тамхинаас урдсан сэргийлэх хэрэгтэй. Энэ бохир заваа нийгмийн шаар шавхар болсон эдгээр зүйлүүдийг хэрэглэхгүй байх талаас нь гойшиж ингэ сануулж яриад байгаа. Яриад байгаа. Тэгээд энэ хар тамхи хэрэглэж байгаа нөхдөд хаана вэ гэхээр дандаа нийслэл хоттой байна шүү дээ. Хөдөөр нутагт хар тамхи хэрэглэсэн байхгүй байгаа шүү дээ. Дүнслийн статистикээр гараад ирвэл хэдэн үе нийслэх нь харах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ бас нэг зүйлийг хэлмээр байгаа. Энэ нийслэлийн засаг дарга гэдэг байгаа нэг нөхөр байгаа тийм үү. Тэгээ энэ бусад одоо энэ боловсролын яамны сайд байна тийм үү гэдэг бас нэг нөхөр байгаа тийм үү. Эдгээр нөхдүүд ерөөсөө нийслэлийн энэ арга хэмжээ нийслэлийн бусад дүүрэгт тэгээд энэ сургууль цэцэрлэгүүдэд нь боловсролын сайд нь байд юм уу. Ерөөсөө нийгмийн бузар муу мохоо үйл болохыг одоо жигсэн зөвүүцсэн ийм сурталчилгаанууд хийх хэрэгтэй. Ухамсартай харьцах хэрэгтэй. Ухамсартай. Түүнээс нэг ширээний ард сууцал нэг камер өмнөөс тарчаал. За одоо ингэх хэрэгтэй. Одоо энийг заснаа. За бид нэр ийм үйл ажиллагааг явуултад биеэрээ яваад хэрэгжүүлэх хэрэгтэй. Биеэрээ яваа хэрэгж. Яахаараа зөвхөн нийслэл хотын хэмжээнд хар тамхины хэрэглэгдээд байгаа юм бэ? Тийм үү? За одоо орон нутагт тарьж байгаа нөхдүүд байгаа наадах чинь нурамлын. Тэг яг эдгээрээ яг бүрэн гүйцэд илрүүлээд байгаа юм уу? Яагаад байгаа юм? Тэгээ яг ялан санкцны баг байгаа юм бэ? За тэгэхээр ер нь бол энэ бол мэдээж аюулын харанга одоо байна гэж үзэж байгаа. Юу хамгийн дээд аюулын харанга. Тэгэхээр ийм одоо бас статистик тоо медиа судалгаа байна л 2018 оны байдал жилийн эцсийн байдлаар за нийтдээ 15 удаагийн тохиолдлоор 258 гаруй грамм гэж 258 гаруй грамм одоо хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан. Гэмт хэргийг гайлын байгууллага дангаараа болон бусад хууль хүчний байгууллагатай хамтарсан үйл ажиллагааны дунд илрүүлсэн. 2018 онд. За тэгвэл 2019 оны статистик мэдээлэл бүр аимшигтай. Энэ яагаад юм бэ гэж. 2019 оны эхний 10 сарын байдлаар гэж хууль бус бодисыг хэмжээ хэд дахин өсчээ. Нийт 7 удаагийн тохиолдолд 4.5 кг орчим мансууруулах бодис сэтгэс нөлөөлөх юм бэлтгэлийг эмийг улсын хилээр нэвтрүүлэхийг оролдсон байна. Тэгэхээр өмнөх онд бол 258 за 300 г гэж бодъё тий. А тэгэх юм бол дараагийн одоо оны эхний одоо 2019 оны эхний 10 сарын байдлаар 4.5 кг мансууруулах бодисыг оруулж ирэхийг завдсан гэж. Энэ бол зөвхөн баригдаж байгаа үйлдэлүүд нь шүү дээ. А баригдахгүй бас цаана байгаа гэж харж иж бол. Тийм бол эндээс юу харж болж байгаа нөхлөөрэ нөгөө нэг өсөн нэмэгдэх хандлага гэдэг чинь бүр энэ дээр маш их байна. Тийм учраас нийгмийн айдас гэсэн. А бид дахиад өргөжлөл бас нэг зүйлийг ярьж байна. Жишээлбэл яг аль улсаас Монгол улс руу орж ирээд байгаа юм бэ гэж. За ар дээр бол тоо баримтны байж байгаа. За Монгол улс руу хар тамхи мансууруулах бодис илгээсэн мөн зорчиж явахдаа тээвэрлсэн байдлаар аваад үзүүл гэж байна. За бүгд найрамдах хятад улс, зүүн өмнөд Азийн Малайз, Филиппин, мөн Америкийн нэгдсэн улс, Герман, Нидерланд, Испани зэрэг улс бол төлхөө байр суурийг эзэлж байгаа. Тэгээ хамгийн ихэнд байгаад нь бол бүгд найрамдах хятад улс ингээл байж шүү дээ. А гэтэл хятадын хууль бол маш чанга хуультай. Маш чанга хууль нь юу вэ гэхээр хятад бол ерөөсөө 50 граммаас дээшийг тээвэрлсэн авч явсан одоо юу гэдгийг ингээд асуудал үүссэн бол тэнд шууд цаас ялгч. Зарим тохиолдолд одоо арай гайгуул ерөөсөө бүх насаар нь хорих ялуулж шүү дээ. Гэтэл бид одоо юу олж харах юм бэ гэхээр бидний хуулийн залттай холбоотой сул байна гэдэгтэй холбоотой байна.
За дараагийн нэг асуудал ингээ хараад ярих юм бол бүгдээрээ хамтдаа ерөөсөө эндээс урьдчилан сэргийлэх ямар арга зам байгаа юм бэ? Жишээл хүүхэд залуучуудыг юунд илүү төлөхөө байлгах юм? Ямар оролцоотой байлгах юм? Хүүхэд залуучуудад юу хэрэгтэй байгаа юм? Тэрийг одоо хэрхэн одоо урамшуулж хамтдаа дэмжих хүүхэд залуучуудыг зөвлөлт цагийг хэрхэн хамтдаа зөв боловсон өнгөрүүлэх ингээ зөндөө олон асуудлууд яригдана. За мөн дээрээс нь хуулийг шинжлэх, хуулийн одоо санкцыг одоо өөрчлөхтэй бүр улам илүү чангаруулах гэдэг энэ олон асуудлуудыг ярилцсан. Тийм учраас хоёулаа эхлээд хүүхэд залуучуудыг зөв зөвлөлд уриалъя. Юу гэж уриалах вэ? За эцэг эхчүүд одоо яг одоо үзэж байгаа тэгээ эцэг эхчүүдэд юу зөвлөх? Сая хэллээ шүү дээ, хар тамхинаас урьдчилан сэргийлэх талаар одоо яах вэ гэж. Хууль чангадахгүй бол яаж урьдчилан сэргийлэх нэмэргүй. Үгүй Монголд хар тамхи орж ирж байна гэдгсэн захиалагч байгаа тохиолдолд орж ирнэ. Үгүй объект субъектийн хувьд бодоод үзэхэд захиалагч байжээс Монголын хил рүү хар тамхи нэвтэрж штэ. Тэгэхээр энэ захиалагч гэдэг байгаа нөхдөө чинь наадвал чи яадгүй гэхээр яг хуу зөв тогтолцооны пирамид хэлбэрээр явах юм бол наа чинь пирамидын дунд явж байгаа нөхдүүд л захиалж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө хүний гараар өмнөөс могоо барьдаг нөхдүүд, хүний өмнөөс могоо барьдаг нөхдүүд наатаа чинь захиалж байгаа. Тэгээ энэ гэмтрэг зөрчлүүд өмнө оноос ингэ нэмэгдээ яваад байгааг нь өмнө оных нь тэр гэмтрэгүүдийнх нь ялын санкцанд багассан эсвэл торгуулийн арга хэмжээ авахгүйсэн Монголын төр арай зөөлөн харьцны үндсэн дээр дараа жил нь ингэж нэмэгдэж орж ирээд байгаа байхгүй. Тэгээ баригдсан хэдэн тохиолдол байдаг. За 3-4 тохиолдол тийм үү. Тэгвэл баригдаагүй хэдэн тохиолдол Монголын хилээс нааш орсон бэ? Энд хэн хариуцлага тооцох вэ? Тэгэхээр хар тамхи бол тэр жигтэй болвол чимээгүй тахал одоо тахал дагуулдаг бизнесийн нэг хэлбэр. Тэгэхээр энэ яадаг бизнес вэ гэхээр хор хөнөөлтөй бизнес. Хамгийн ашигтай бөгөөд хор хөнөөлтөй бизнес. Энд толгоогоо мэдүүлсэн тохиолдолд Монгол иргэн энд холбогдсон гэдэг шуум хүлээж авмагцаа хуулийг чангадах хэрэгтэй байхгүй. Одоо тэр Улаанбаал нэвтрүүлэгт заавал хуульчхан гэлээд тэр нөхөр орж ийн л доо реформ хийх хэрэгтэй гэж. Тийм шүү дээ, үнэн шүү дээ, реформ хийх хэрэгтэй. Хуулиндаа реформ хийх хэрэгтэй. Санкц нэмэх хэрэгтэй. Өгүүлбэр бүрийн ахаад нэмэх хэрэгтэй. Тэгсэн бол ингэсэн бол гэдгээрээ биш. Үйлдэлийн хувьд нэмэх хэрэгтэй. Үйлчлүүдийг нэмэх хэрэгтэй. Сул байгаа тохиолдолд бол ямар ч гэмтрэг зөрчлийг хинч айхгүй хийж. Би баяжхын тулд Ингия за ялын санкц өөрөө мэдж байгаа тийм үү? Тийм гэмтрэг зөрчлүүд ерөөсөө хууль суулгаагийн үндсэн тэр л дандаа гардаг зүйлүүд. Дээрээс нь хар тамхитай Монголын энгийн иргэн бол хизээч яг холбогдож дор мэдэн шийдэх асуудал биш ээ. Энэний цаана асар олон том бүлгэл байгаа. Хин нэгэн байгаа. Энийг олж илрүүлэх хэрэгтэй. Одоо энэ холбогдоод байгаа наа нэг урлаг улс төр ингээд тодголттой наа нөхдөцсөн бол зүгээр л загас жарахнууд нь баггүй. Хэрэглэгчд нь баггүй. Тэгвэл захиалагчдыг нь олох хэрэгтэй. Тээвэрлэгчдийг нь олох хэрэгтэй. Тэр хилээр орж тэр дамжуулж ирж байгаа тэр бүх процессыг нь бүгдийг дарах хэрэгтэй. Ингэсэн цагт ядаж нэг гэмтрэг зөрчлийг яг энэ арга замаар барьсан тохиолдол арай өөр болно шүү дээ. Хуулийн санкц өөр болно. За мэдээж бол энэ дээр бол санал нэг байгаа юм. За зайлшгүй одоо хуулийг чангаруулах шаардлага байна гэж тийм. Энэ бол энэ тэргүүний ажил. Ер нь бол хүүхэд залуучуудыг уриалахад юунд уриалах гэдэг нөхөр мансуулалт эхний удаа гэж байдаггүй юм. Эхний удаа гэж бол байдаггүй. За юу гэдгийг одоо за аль нэг нөхөр бол ятгах гэнэ шүү дээ тий. Одоо баяо арай нэг хөрөнгөтэй айлыг өгдөг ч гэх юм айлсууд найзууд нөхөрлж байгаа хин нэгээ ч гэх юм ятгах гэнэ шүү дээ. Одоо энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдож байгаагүй энэ төрлийн зүйлийг хэрэглэж үзээгүй хин нэгээ хамгийн түрүүнд ятгах гэнэ. Тэр ятгалаа юугаар явуулдаг вэ гэхээр ганц удаа тий үзчих гоё байдгийг, сайхан байдгийг, үнэхээр гоё байдгийг зүгээр чи залуу хүн байжтэй наригчд оригч гэдэг юм иймэрхүү өнцгөөс харж бие бинийгээ ятгадаг. Тэгвэл энэ ятгалганд орох шаардлага ерөөсөө байхгүй. Яагаад байхгүй гэж үзэж байгаа бохлоор мансуулалт эхний удаа гэж байдаггүй байна. Тэгээ эхний удаа гэж байдаггүй. Харин мансуулалт эхний удаа гэж байдаггүй. Харин ганц удаач гэж байдаггүй. Ерөөсөө байх шаардлага байхгүй. Тийм учраас би эндээс юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө хизээч өгүүлж хэлэх хэрэгтэй. Хизээч өгүүлж хэлэх. Нэгсэндээ энэ хор уршиг хүний амьдралыг, хүний одоо үнцэнтэй аз жаргалыг яаж одоо өгөө хийдгийг, яаж будаа болгодгийг гэдэг зүйлс. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь би хүүхэд залуучуудад юуг илүү уриалах гэдэг нь эцэгчүүдэд юуг илүү зөвлөх гэдэг нь бид нар үр хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдөл зорилгыг илүү дэмжиж өгөх зайлшгүй шаардлага байна. За яагаад гэвэл бид хүүхдийнхээ хүсэл мөрөөдөл зорилгыг дэмжээгүйгээс болоод хүүхдүүд нь одоо юу гэдгийг арай нэг өөр төрлийн хүмүүстэй нийлэх, болж өгөхгүй байгаа хүмүүстэй нийлэхтэй ээж аваахаа өгнө
дунд орохгүй байх ч гэдэг юм уу, ээж аваасаа зүрхч гэдэг юм уу, нөгөө нэг ойлголцоо үг нь улмаас. Тэгээ энэ зам нь явсаар байгаа цаашдаа үргэлжлээд нөгөө нэг өөр одоо босромог нийгмийн бос одоо муу муухай зүйл хийж байгаа хүмүүстэй нэгдэж нийлэх, нөхөрлөх, нөгөө нэг сэтгэлийн тайтгарл авах ч гэх юм уу, иймэрхүү зүйлүүд рүү ургаж ороод тэгээд нөгөөх нь улам илүү одоо хүндрээд сүулдэ одоо бүр одоо хар тамхи мөн энэ хүү зүйлүүдтэй холбогдох ийм одоо үр дүнд хүрчээд байгаа. Тийм учраас эцэг эхчүүд яах ёстой бэ гэхээр өөр хүүхдүүдтэйгээ илүү их ойлголцох ёстой, ярилцах ёстой, хор уршигын зайлшгүй тайлбарлаж өгөх ёстой. Хизээч одоо тийм мансуурд бол эхний удаа гэж байдаггүй юм шүү гэдгийг зайлшгүй ойлгуулж өгөх шаардлага байна. Тэр хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдөл зорилгыг банк дэмжих хэрэгтэй байна. Ер нь ямар хүмүүс ингээ холбогдоод байдгийг бэ гэхээр их завтай, нэгдүгээр завтай тийм, хоёрдугаарт одоо ээж аваахаа хараа хяналтаас хол байдаг. За 3 дугаар гэх юм бол одоо ямар нэгэн хүсэл мөрөөдөл зорилгогүй ийм хүү залуучууд илүү холбогддог гэж харж байна. Холбогддог. Тэгээд одоо арай одоо өөр өнцгөөс харах юм бол танил тал ихтэй ээж аав нь одоо баян цатгалан ч юм уу те аль нэг одоо шатны одоо томоохон одоо улс төрийн албанд ч юм уу альсал шүүхийн байгууллагын албанд ажиллаж байгаа юм. Иймэрхүү хүмүүсийн хүүхдүүд илүү их холбогддог. Тийм учраас энэ төрлийн гэмтгээс урьдчилан сэргийлэх нь яах ёстой бэ гэхээр хүүхдүүдтэй тавих хараа хяналт буюу хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдөл зорилгыг нь илүү их заашгүй дэмжих шаардлага зүгээр энэ дээр ажиглагдчих. Би нэг зүйлийг баттай гэж чадна. Ер нь хүсэл мөрөөдөлтөө хүн хизээч одоо юу гэдгийг хар тамхи татъя ч гэдэг юм уу те хар тамхичин болоё ч гэдэг юм уу нийгмийн гажуултуудыг хийж гэдэг юм иймэрхүү зүйл рүү очихгүй санаа зовлт. Хүсэл мөрөөдөлтөө хүн бол одоо өөрийнхөө хүсэл мөрөөдлийг илүү их одоо бусдад түгээгээд илүү их түүндээ хүрэхийн төлөө илүү их чамаад ажиллана. Хүсэл мөрөөдөлтөө хүн хизээч одоо хар тамхи хэрэглэе ч гэдэг юм уу хар тамхи хэрэглэх зайлшгүй шаардлага байна ч гэдэг юм уу альсэл одоо тэгж мансуурч үзье ч гэдэг юм уу иймэрхүү одоо нийгмийн гаж буруу үйлдэл рүү явахгүй байхгүй. Тийм учраас эцэгчүүд нь хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдөл зорилгыг зайлшгүй дэмжих шаардлага байна гэж би харж байна. Тэгэхээр ямар нэгэн яалтчгүй зүй тогтолтой байдаг. Монголын хойч үеийн ирээдүйг хар тамхинд оруулж байгаа зүйлүүд нэлээд хүчин зүйлүүдийн нэг нь бол сая хэллээ шүү дээ. Наажилгүй байгаа энэ нөхдүүд инээ тэрэгээд энэ нөхдүүд байхгүй юу? Буруу үлгэр дуурайлыг тараадаг. Буруу үлгэр дуурайлыг тараадаг. Өөрийнх нь үзэл бодол тулгадаг. Тийм үү? Наад чи гоё яах бол ихч болж гэх юм уу, тийм үү? Одоо ингээ тэгээ энэ нөхдүүд чи ерөөсөө Монголын хойч үеийн ирээдүйг бузрал дуусч байгаа. Одоо би ахаад нэг энэ дээр энэ зүй тогтолтоор хэд хэдэн зүйл хамааруулж хэлмээр байна л да. Монголд өнөөдөр эмнэлгээс олон бар караоке буудалтай. Сургууль цэцэрлэгээс олон бар караоке буудалтай. Өнөөдөр сэтгэлгээнд нь өөрчлөлт хийхэд хэлний бэлтгэл бусад энэ сургалтаа илүү олон бар караоке буудалтай. Энэ дээр тавьж байгаа цензур гэж байхгүй. Хаашаалаар нь бар буудал караоке, хаашаалаар нь бар буудал караоке. Ийм ганц нийслэлд нь ийм олон бузар улхай юм байгаа юм чинь тэгж хүмүүч нь аргагүй шүү дээ энэ чинь. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд зөвшөөрөлтөг хэдэн туслалын үйл ажиллагааны чиглэлтэй компаниуд юм. Тэр статистик тоон бүр холд аваа шийдсэн. Ихэнх нь тусгай зөвшөөрөл байхгүй үйл ажиллагаа эрхэлдэг. Монголын ямар сайхан охид бүсгүйчүүд хөвгүүд тэр бар бодол караокед амир ирсэж байна вэ? Одоо бол тэр имэглэн дуусах үл явж штэ 13 настай охины хэрэг энтергээл. Тий энэ олон энэ буруу босромог зүй тогтолтой байгаа тохиолдолд эдгээр зүйлүүд маань үргэлжлэн гарсаар байна. Амны өрөөлөөр сайхныг гэлгээд эднэр бол гарсаар байна. Гэмт төрөв төрсөл Монгол улсад гарсаар л байна. Яагаад гэвэл энэ өнөөдөр Монгол улсад залуучуудын сэтгэлгээг өөрчлөё гэд нэг ч чөлөө цаг нь зөв болгосон өнгөрүүлж газар алга байна штэ. Ганц ордог газар нь дан бар караоке буудал шүү дээ. Тэгэд энэ сэтгэлгээнд ямар ч өөрчлөлт байхгүй ерөөсөө л ганц ордог залуу нас энэ төр солиороо ийм балаа юм яриа яваад идэг байхгүй юу. Тэгээ энд нь тавьж байгаа эцэгхийн харааг хяналт гэж алга. Тэгээ энэ нөхдүүд насан туршид ирэхээр би насанд хүрсэн хүн ерөөсөө Монголын залуучуудын сэтгэлгээ ийм болцсон байхгүй юу. Ийм болцсон. Би айдаг. Би өөрөө залуу хүн. Биднээс хойш энэ эх орныг авч явъя ингээ гэсэн сэтгэлгээтэй залуучууд гарч ирэхгүй байхаа. Ирэхгүй. Яагаад гэвэл үнэлэмж гэдэг юм одоо өдөр ирэх тусам устаа явж байгаа. Соёлын диффузийн үзэгдэл, нэвчиг үзэгдэл гадны өөр харь улсын соёлууд Монгол улсад орж ирээд байна. Монгол улс аялал жуулчлалыг хөгжүүлээд энэ ёс заншил ахуй орноороо эдийн засгт тодорхой хэмжээний мөнгө хөрөнгө оруулах боломж байна шүү дээ. Энэ дэмжигдэхгүй шүү дээ. За тэгэхээр хоёулаа одоо өргөжлүүлээд яриагаа яг энэ төрөл рүү оруулах ёстой. За төр юу хийх ёстой юм? Иргэн юу хийх ёстой юм гэдэг тухай
Яг одоо энэ юу хар тамхитай тэмцэх. За ер нь бол хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэд тэмцэх тухай зүйл дээр төр юу хийх ёстой, иргэд өөрсдөө яаж хэрхэн урьдчилан. Тэгэхээр үндэсний аюулгүй байдал ясан дээр үндэсний аюулгүй байдлын зарчимд нь төр иргэний хоорондын харилцаа амарлагч байна. Төр иргэн хоёрын хоорондын харилцаа амарлаа. Тэгэхээр өнөөдөр энэ зүйл бас алдагдсан. Төр иргэний хоорондын харилцаа амрал гэдэг юм алдагдсан. Өнөөдөр ард иргэдийн эрх харьцаг нэгдүгээрт маш их зөрчигдөж байна. Хоёрдугаарт энд анхаарч байгаа төрийн хяналт гэдэг нь алга байна. Гуравдугаар төрд гарсан бүх нөхдүүд ерөөсөө эрх мэдэл дулаарч гарсан болохоос нь эх орныг авъя, тусгаар тогтнол бүрийн эрхт байдлаа хадгалаа авч үлдээ гэдэг санаа зорилгогүй гарцсан. Үнэн шүү дээ, энэ үнэн шүү дээ. Эх орноо хайрлах сэтгэлгээтэй байсан бол тэр төрийн нэглэхтэй уул хайрхан тэр лус авдаг дээр нь лицен долгоо явж явах ёсгүй шүү дээ. Ингээл ярих юм бол маш олон асуудал байгаа. Тэгэхээр төр ерөөсөө за төр засгаас гуйхад энэ Монгол улсад ганцхан байдаг нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилт гол анхаарлаа нэг эргэж хандуулад энэ өвөөгүй замбраагүй задггүй байгаа энэ баар буудал карагүй бусад төрлийн энэ ёс суртахууны гажуудалд өртөгддөг эдгээр зүйлүүдийг хямгаах хэрэгтэй. Тоог нь бууруулах хэрэгтэй. Одоо саяхан коронавирус гэл айхтар халдвар төвчин гарлаа шүү дээ. За тийм баар каракун хаагдаагүй л шүү дээ. Тийм үү? Энэ чинь ерөөсөө нөгөө үндэсний аюулгүй байдал гэдэг юм ойлгоогүй нөхдүүдийн гаргаад байгаа шийдвэр байхгүй юу да. Шийдвэр. Хин нэгэн баар каракутай хүн нэг өдөр орлогоо ч гэсэн таслахын тулд өвчин ямар ч өвчин тэнд дэгдээ явахыг үүсэхгүй шүү дээ. Тэгээ энд нь ингээл төрийн хяналт нөгөө таны сая асуудал юм чинь ингээ байхгүй. Энэ төр иргэний хоорондын харилцаа амрал гэдэг юм Монголд өнөөдөр ярих болоогүй. Ойлгохгүй, иргэдэн төрөө ойлгохгүй, төр нь иргэдээ ойлгохгүй. Төрд гарсан нөхдүүд нь энэ бүгдийг ойлгохгүй ингээд тархитлагын самуурцсан манан засаглал энэ төргээд солиор яваад байгаа шүү дээ. Үнэн биз? Тий. За. Тэгэхээр за төрд бол асуудал байна гэж харж байна те. Төрд асуудал байгаа. Надад бол бас санал байна. За тэр юу гэхээр нэгдүгээр Хуамын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг мансууруулах болон сэтгэл нэглүүлэх эм бэлтгэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгэх, борлуулах гэд эрүүл хуулийн 192 дугаар зүйл. За 192 дугаар зүйлийг бол зайлшгүй одоо ингээд чангаруулах шаардлага байна. За зүгээр нэг одоо 3-аас 6 сар хүртэлх хугацаагаар 20 халаар шийдэгдэх ч юм уу альсвал одоо юу гэдэг нь хөдөлмөрийн үйлсний доод хэмжээг 100-аас 150 дахин нэмэгдүүлсэндээ мөнгөнд төрөөд хоргоч гэдэг юм уу тийм. Иймэрхүү байдлаар энэ одоо бол зүйл зарт байж болохгүй. Ер нь бол одоо аливаа бодисыг сэтгэл нөлөөлөх эм бэлтгэл бодисыг за борлуулах зорилгогүйгээр гэж байна. Түрүүн одоо зөвмөрлийн хэлдгээр зорилгогүй юм гэж байхгүй. Зорилгогүй юм. Ямар нэгэн тохиолдолд бол хэн нэгний гарт одоо энэ одоо муу мухай хатанх гэдэг зүйл ороод ирж байгаа бол энд ямар нэгэн зорилгогүй байна гэж бол байхгүй. Тийм учраас энэ одоо хуулийн залтыг зайлшгүй нэгсэнтэй хуулийн залтыг зайлшгүй чангаруулах шаардлага байна гэж нэгдүгээр харж байгаа. За хоёрдугаарт яг энэ байгаа хуулийн дээр одоо бид юу хийх ёстой юм бэ гэхээр одоо бид байгаа хуулийг яг хүн бүрт ижил тэнцүү тэгш хүртээмжтэй хүргэдэг байх ёстой. Өнөөдөр дорж гэдэг одоо хүн одоо эгэлжирийн нэг одоо залууч гэдэг юм одоо дэггүйтсэн альсвал одоо ухамсарын дөрөөтлөөс болсон ч гэдэг юм уу бусдын нөлөөнд авцсан ч гэдэг юм иймэрхүү зүйл хэрэглээд байгаа ял шийтгэлээр одоо ингээ шийтгүүлдэг бол нөгөө нэг дарга цэргийн хүүхэд ч гэдэг юм уу хин нэгэн нөхдүүдийн хүүхдүүд хамаатан садны нөхдүүд яадаг юм бэ гэхээр энэ ялаас мултраад гардаг. Энэ дээр маш том ялгаа байна. Тэгэхээр хэрэг одоо бид бүх одоо хуулиа нэгсэнтэй хэний ч хин гэхгүйгээр халагчлалгүйгээр хуулиа үйлчлүүлээд ирэх юм бол хууль хүмүүрт ижил тэгж үйлчлээд ирэх юм бол энэ дээр бас бүх хандлага ажиглагдчих. Тийм учраас нөгөө нэг би хамгаалуулчих юм чи яадгийн намайг хамгаалах хүн байгаа юм чи яадгийн гэдэг юм нэг сонин сэтгэхгүй яваад шүү дээ. Тийм учраас улам илүү энэ одоо мухаа гэмт хэргийг цааш нь нийгэм дэлгэрүүлэх юм нөхцөл зураг төлөвчээд тэр нь юу вэ гэхээр танил талаар дамжигдаад аав ээж нь дарагч байдаг юм улс төрийн өндөр албан тушаалтч байдаг юм уу аль эсвэл одоо хууль шүүхийн байгууллагад өндөр албан тушаал хашдаг ч юм уу тийм иймэрхүү байдлаар тэгэхээр намайг хамгаалдаг хүн байдаг надад хууль үйлчлэхгүй гэдэг ийм зарчим яваад байдаг энэ нь эргээд нийгэмдээ маш том хор уршилт тарьж идэг зүгээр байж байгаа хин нэгнийг дахиад тэрлээ уруу татагдаж хорох нөгөө нэг одоо цар хүрээ улам өргөн дэлгэр болгох ч гэдэг юм иймэрхүү нөхцөл байдал руу ордог байхгүй тийм учраас хоёр тохиолдол нэгдүгээрт нь хуулийг чангаруулах шаардлагатай хоёрдугаарт нь бид одоо яг байгаа нөхцөл байдалтай юу хийх юм бэ гэхээр төр засаг одоо энэ байгаа хууль шүүхийн байгууллага бол шударга ажиллах ёстой нэгсэндээ хүмүүст хуулийг тэгш хүртээх ёстой гэж харж байгаа. За дараагийн нэг асуудал тэр нь юу вэ гэхээр хууль одоо
төр засгийн байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллах юм бэ гэхээр төрийн бус байгууллага болон төрийн бус байгууллага, төрийн байгууллага бол хамтын ажиллагаатай байх ёстой. За энэ нөгөө нь одоо юу дамжигдах болохоор түрүүн одоо зөмбөрл хэллээ шүү дээ, тэ. Улаанбаатар хот бол чөлөө цагаа өнгөрүүлэх газар бол байхгүй. Баар одоо баар цэнгэний газар, баар караоке, паб ч гэдэг юм уу, альсад өргөжлөлөө нөө зочд буулч гэдэг. Тэгээ иймэрхүү газрууд олон байдгаас ш нөгөө нэг одоо хүүхдүүдийг чөлөө цагаа өнгөрөөдөг, улам илүү хүссэн мөрөөдөл зоригтой болгодог, хүүхэд залуучуудыг улам илүү зөв зөвд уриалдаг, дууддаг ийм одоо нийгмийн зохион байгуулалт төр засгаас хийж байгаа ийм ажлууд маш хомос байдаг. Яг энийг бас хийх ёстой гэж харж байгаа. За тэгвэл дараагийн одоо арга хэмжээ юу байх юм бэ гэхээр нэгсэндээ иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх. За үүний одоо хор хуршгийг бол үр хөвгтөд зайлшгүй ойлгуулахын шаардлага, ойлгуулах хэрэгтэй. Мэдээж одоо юу гэдгийг 18 наснд хүрээд ирэхээр одоо энэ ойлголттой хүүхдэд одоо өсвөр насныханд ойлголтууд хүрээд ирэх учраас түүнээс нь өмнө урьдчилан сэргийлж үр хөвгтөд энийг зайлшгүй ойлгуулах хэрэгтэй. Бид ер нь хэний төлөө юуны төлөө амьдрдгийг, юуны төлөө хөдөлмөрлөдгийг, ээж аав нь юуны төлөө хөдөлмөрлөд үр хөвгтийнхаа төлөө явж байгаа юм те. Улс их орныхоо төлөө яаж бид нар хөдөлмөрлөж явах ёстой юм гэдэг бүх зүйлийг үр хөвгтөд зайлшгүй ойлгох шаардлага байна. Тэгээд хүүхдүүдийнхээ хүссэн мөрөөдөл зорилгыг дэмжих энэ тал дээр зайлшгүй анхаарч ажиллах шаардлага байна гэж харж байгаа. Тэгээ альва одоо мэдээллүүдийг зөв өгөх, за дээрэс нь одоо энэ хуулийн одоо зүйл залтыг мэдээж чангуулаад ирэх юм бол нэг одоо удаагийн юу гэдэг өмнөрөөсөн ч гэдэг юм уу энэ одоо хар тамхиг татсан ч гэдэг юм уу тодорхой хэмжээнд бэлтгэсэн, зөөврөлсөн, тээвэрлсэн ч гэдэг юм уу иймэрхүү удаагийн зөвлөд 5-аас 10 жилийн хорих алмагтай одоо бол зөв торгож өнгөрөх 3-6 сар хорих марх гэдэг юм байна шүү дээ 2 жилийн хугацаанд хорих марх гэдэг. Тэгвэл энийг улам сайжруулад ирэхийг за хуулийн зөв заалт нь бол ийм байдгийг шүү. Энэ бол их аюултай шүү. Нийгмийн эсрэг гэмт хэрэг шүү. За үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг шүү гэдгийг нь үр хүүхдүүдэд ойлгуулж өгөх ёстой. Боловсролын байгууллагаар дамжуулаад бас энийг хүүхд багтаачид ойлгох зайлшгүй шаардлага байна. Зайлшгүй шаардлагатай ш. Тэгээд монголчууд чинь энэ хуулийн дандаа косметик хаалгаж шиг юм шинжилсэн хариулга оруулдаг. Энийг болох хэрэгтэй байхгүй юу? Болох хэрэгтэй. Бүр ахаа шинжилэх хэрэгтэй. Хуулийн ерөөсөө шинжилж шинэ хууль гэдэг юм яригдэн шүү дээ. Түнс энэ косметик хаалгаж ингээл нэг үйлбэрийн хасаа нэг зэрэг таслалын нэмж хасаал ингээ явах юм бол чи байга ямар хэрэг байгаа юм бэ? Байга ямар хэрэг байгаа юм бэ? Тэ? Тэгээд дээрэс нь энэ одоо энийг авчлах уу? Одоо энэ ингэж байгаа юм л дараа. Одоо би танарт задрага ярьж өгье. Задрага ярьж өгье. За мансууруулах болон сэтгцэд нөлөөлөх эм бэлтгэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэж байгаа. 192 дахь зүйл. Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг. За эргүү хэл. 192-ийн 1 мансууруулах сэтгцэд нөлөөлөх эм бэлтгэл бодисыг борлуулах зорилгогүйгээр энэ ингээл хуулийн цоорхоо байхгүй юу? Цоорхоо. Энэ зорилгогүй гэдэг өгүүлбэр өөрөө зорилгогүй хүн үйлдэл эсвэл хийнэ гэж байхгүй. Зорилгогүй хүн. Би зорилгогүй хүн ална гэж байхгүй шүү дээ. Тийм үү? Энийг санаатай болон санамсаргүй үйлдэл эсвэл гэж ярьдаг байхгүй юу? Тэгэхээр энэ зорилгогүй гэдэг юм чинь болохоор яг алинд нь орох нь эргэлзээд байгаа байхгүй юу? Эргэлзээтэй. Ялангуяа энэ мансууруулах болон сэтгц нөлөөлөх юм бэлтгэлийг зорилгогүйгээр хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг дасгалнаа гэдэг юм байхгүй юу? Байхгүй. Тэр энэ хуулийг баталсан, энэ хуулийг хэлсэн энэ хүмүүс бол энэ зорилгогүйгээр гэдэг энийг авсан байвал болох гээд байгаа. Дээр нь хууль бусаар бэлтгэсэн. Хууль ёсоор бэлтгэх гэж юу яриад байгаа юм? Мансууруулах юм бэлтгэлийг зөвшөөрлөн аваа хууль ёсоор бэлтгэх гэж юу яриад байгаа юм бэ? Мансууралд эхний удаа гэж байдагаас ганц удаа гэж байдаггүй. Ер нь бол би түрүүн бас нэвтрүүлгээр дамжуулаад хэлж ирсэн. Ер нь энэ одоо хүүхэд залуучууд яагаад энэ төрлийн одоо хорт бодисыг одоо хэрэглэх за нөхцөл боломж олцоо бүрддэв гэхээр нийгэмд одоо буруу ойлголтууд байна. Жишээлбэл одоо ямар буруу ойлголт байдаг вэ гэхээр одоо энэ одоо төрлийн өв сургам бол одоо хорт хавдрыг одоо имчилдэг ч гэдэг юм уу те хорт хавдрын үйл явцыг болиулдаг ч гэдэг юм иймэрхүү нэг буруу ойлголтууд байна. Зарим тохиолдолд имчилгээ болдог ч гэдэг юм иймэрхүү буруу ойлголтууд байна. Энэ тухай өөрийнхөө саналыг хэлээч. За имчилгээ болж молно их ч одоо цаашийн тийг хэрэгжилж үзчихсэн хүмүүс нь тэгээд одоо мэдээж нөгөө хэрэглэхээс өмнө энэ одоо яад ийдгээл асуудал байлгүй. Тэр үедэн тэгээд тэр нөгөө хүн одоо наач имчилгээ болдیں۔ Энэ буруу ойлголтоос болоод хүмүүс дандаа алддаг байхгүй юу? Буруу шуумаас болоод буруу ам дамцсан ярианаас болоод хар тамхи имчилгээ идгэж байгаа бол энэ хэдийн имчилгээний өвчтнүүд тэгээд чахаа тариа хийжихгүй юу гэсэн. Энэ бол буруу ийм юм бол байхгүй. Ийм юм бол байхгүй. Хамгийн их дархлаа унгаах
хамгийн хүний оюун санд бол одоо муугаар нөлөөлөх, сэтгцэд нөлөөлөх ийм бэлтгэл одоо хүний дархлаа дэмждэг, альва төрлийн одоо өвчин эмгээс авардаг ийм тохиолдол дэлхийд байхгүй. Цаашдаач байхгүй. Тийм учраас энэ буруу ойлголтуудыг бүгд хамтдаа авч хайх хэрэгтэй. Янз бүрийн байдлаар одоо өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэгжилж ийж гэж зарим одоо хүмүүс ярьдаг байх нь. За зарим нь одоо жишээлбэл одоо бусдын ятгалгаар, за зарим нь одоо өөрсдийнхөө сонирхлоор ч гэдэг юм. Тийм учраас мансууралд ерөөсөө эхний удаа гэж байдгаас ганц удаа гэж байдаггүй. Эхний удаа та хэрв явж ороод тэрийг одоо янз бүрийн байдлаар одоо татсан ч юм уу, үнрэлсэн ч юм уу, иймэрхүү тохиолдол гарах юм бол дараагийн ганц удаа гэж байхгүй шүү, байдаггүй юм шүү. Тэгэд эхний удаа гэж байгаа бол дараад нь яадгийг нөгөө хүн шууд татагдаад орох боломж олцоо бүрддэг л гэсэн. Тэгээ түүнээс бол гарч чадахгүй байх нөхцөл боломж олцоо янз бүрийн тохиолдлуудаар илэрч штэ. За ер нь ингээд эргээд харах юм бол 80 орчим хувь нь өөрийгөө одоо татж авахгүй байх тохиолдол үүсдэг. 20 орчим хувь нь одоо өөрийнхөө сэтгэл зүрэг итгэл одоо өөрийнх нь ухамсарын төвшин иймэрхүү зүйлүүдийг шалтгаалаад нөгөө зүйлээсээ болдог. Тэгвэл 20 орчим хувь нь болдог, 80 орчим хувь нь тэр чигтээ энэ одоо энэ муухай амьдралаар амьдраад явах нөхцөл боломж олцоо бүрддэг. Тэгээд ер нь бол сошиал дээрээс энэ бас янз бүрийн мэдээлэл цуглуулад ингээ харж явах нь бол өмнө нь одоо ямар хүн байж байгаад энэ зүйлийг хэрэглээд ямар хүн болсон бэ гэдэг нь бол олон зүйл жишээн дээр одоо харагдаж байгаа юм. Тэ? Ямар одоо сайхан одоо би хаатаа, ямар одоо төрлийн ажил төрөл эрхэлдэг амьдрал ахуйн ямар хүн байж байгаад өдий зэрэгтэй ямар хүн болж байгаа. Энэ бол нийгмийн хамгийн том муухай хар тахал байхгүй. Хэрвээ энэ тахал руу бид Монгол улс ингээд одоо хууль одоо хяналтаа нэгсэндээ одоо хуулиа чангатгаж сайжруулахгүйгээр энэ чигтээ явах юм бол бидэнд улам их аливаа асуудал үүснэ. Ямар нэгэн байдлаар хин нэгний танил тал аль эсвэл хин нэгнийг олонний танил байсан нийгэмд үлгэр дуурайл болж исэн хүн одоо ингээд ер нь ингээд аливаа зүйлд одоо нийгэмд юу гэдэг олонний танил гэдэг шаардлага биш. Тэ олонний танил байх нь бүр илүү магадгүй одоо тэр хүнийг ялын хөндрүүлтийг байж болно шүү дээ. Ийм зүйл залт руу хүртэл орох ёстой. Яагаад гэвэл олонний танил хүн зөв үлгэр дуурайлыг үзүүлэх ёстой. Тэгэх юм бол нийгэм буруу үлгэр дуурайлал үзүүлээд байгаа юм бол тэр хүнд бүр илүүтэйгээр ял шийтгэл байг гэхэд энэ цаасан дээр бичсэн байгаа бид хуулиа яг тэр хүндээ байгаагаар нь хүргэдэг юм тогтолцоор явах ёстой шүү. Хамгийн сүүлийн одоо жишээг харж байна. Одоо амархуу дуучин те 2 жилийн одоо ярих хорих халаар бол шийтгэгдсэн. Тэгээ 2 жилийн хорих халаас шийтгэгдээд одоо бас л одоо хуулийн цаохыг ашиглаж тийм дэлсэн аргалзахтаа ингээ гараад ирсэн ч байх шиг. Тийм учраас энэ хүмүүс зайлшгүй нийгэмд одоо нийгэм төчтэй хүлээж ирсэн шүү дээ. Одоо энэ хүн нөхөр бол одоо хинч байсан зайлшгүй хувь үйлчлдэг юм байна гэдгийг харах гэжсэн байхгүй. Гэтэл амархуу гараад ирж байгаа юм чинь би танил талтаа учраас гарна энийг хэрэгжилж үзье гэдэг ийм нийгмийн сэтгхүү явна шүү. Тийм учраас хууль хүн болгонд бол эрхтэй тэгш үйлчлэх ёстой гэдэг энэ зарчмын байр суурь бол байна. Тэгээ энийг зайлшгүй бол хэрэгжүүлэх шаардлага байна гэж үзэж байгаа. За таны хувьд. За тэгэхээр юм байна. Ерөөсөө энэ хүн амын эрүүл мэндийн эсрэг энэ гэмтрийн 192 дахь зүйл заалт. Одоо энэ хар тамхитай холбоотой мансуурлын бивлэг түүнтэй холбоотой зүйл заалтан дээр энийг л ерөөсөө маш чангадах хэрэгтэй. Бүр одоо юу гэдэг чи хар тамхи хэрэгэлсэн хүн болвол одоо нас орсон тохиолдолд одоо би одоо бүр хахир хатаа бүр хүний эрх хэрэгжүүлээ эднэрийг хүндтэн үзэх шалтгаангүйгээр одоо би зөвхөн өөрийнхөө бие байсан бол энэ хуулийг ингэнэ гэдэг талаас нь биелье. Хар тамхи болон мансууруулах юм сэтгэс нөлөөлөх юм бэлтгэлийг хэтрүүлэн хэрэгжилж хүн ардад тараас нь тээвэрлсэн тийм үү? Зориултын бус аргаар одоо ингэ зөвлөдөрсөн бэлтгэсэн нийлүүлсэн тохиолдолд энэ гэмт хэрэг төрөлт холбогдсон хүнийг нас барсан тохиолдолд нас барахаас нь одоо за энийг дараад нэрээ. Энэ игсэг хүнийг биш үү? Бүх эд хөрөнгийг хураах. За тэгээ урлаг уран сайхан ямар нэг албан тушаалтай байд юм бол бүгдийг нь одоо болиулах, намтар түүхээс нь хасах тийм үү? Хүртэл арга хэмжээг аваад дараа нь нас барсан тохиолдолд одоо цогцын Монгол улсын газар нутгаар одоо газар өгөхгүй байх талаас нь бүр ингэж хямлах хэрэгтэй байхгүй юу? Энэ чи ийм ард тамхины зүйлтэй улс биш үү? Биш үү? Яг миний санийг хэлсэн ийм хар тамхи хэрэгэлсэн тохиолдолд ийм биш үү? Юун тэр хүний эрх хэрэгчлөө. Монголчууд яг буруу юм хийгээд тэн дээр нь ялан сангасан эренгүүд хүний эрх хэрэгчлөө гэдэг юм ярьдаг байхгүй юу? Юун хүний эрх хэрэгчлөө гэж юу юм?
Өнөөдөр зөв явж байгаа ч хамгийн үнэн бөгөөд бодит ирэх хэрэгчлээ байхгүй юу? Зөв явж байгаа. Буруу явж байгаа буруу зүйлд орооцсон хүний ирэх хэрэгчлээ гэдэг нь яриа хэрэггүй. Юу тэр хүний ирэхийн коммунизм юу тийм юм бол байгаад хэрэггүй зүйлээ. Зүгээр л зөв явал да. Сэтгэлгээгээ өөрчлөлтөө. Энд чинь ерөөсөө тэр хүний ирэхээс илүү том юм байхгүй юу? Тэ? Тэгэхээр энэ хар тамхи болон мансууруулах юм бэлтгэл сэтгцэд нөлөөлөх энэ бодисыг ерөөсөө нийгмээрээ жигшээ. Нийгмээрээ жигшээ. Энийг хэрэгэлсэн урлаг, уран сайхан, утга зохиол ямар ч төрлийн хүн иргэн юу ч байсан энийг ерөөсөө жигшээ. Урлын хүн байх юм бол тэрний цолт тэмдэг хэрэгэм зэрэг юу гэдгийг бүгдийг хурааж авал та улс бол улс шиг л байх хэрэгтэй үстэй. Тэгээ өсвөр насныхаа юунд илүү их урд тагтаад ингээд хар тамхи гэдэг зүйл рүү ороод байдаг юм бэ гэхээр ерөөсөө л нөгөө урлаг соёлынхаа тэд нар хэрэглээд кап аваад ч гэдэг юм одоо кап авдаг юм юу авдаг би бол мэдчихгүй байна те. Тэгээд тэр зүйлийг нь одоо бид нар одоо энэ бэлдний сэтгэл нөлөөлөх зүйлийг хэрэглээд түүгээрээ дамжуулт тэрийг одоо гоё байдаг гэдгийг одоо бусад хүүхэд залуучуудад үлгэр дуурайл болж үзүүлээд байгаа нь эргээд нийгэмд хамгийн том хор уршиг болчиход байгаа. Тийм учраас энэ урлаг соёлынх нь гэж толгойг нь хэлж болохгүй гэдэг дахин хэлэх гээд байна. Ер нь урлаг соёлынх нь ч бай, аль эсвэл одоо спортынх нь ч бай тий. Ер нь олонний танил хүн ч бай, улс төрийн албан тушаалтан ч бай. Ер нь хинч байсан хамаагүй яг энэ Монгол улсын хууль 192 дугаар зүйлийн зүйл заалт 122-ийн 1 2 3 гэдэг энэ зүйл заалтууд яг одоо хүрэх ёстой хүмүүстэй зайлшгүй хүрээд үйлчлэх ёстой хүрээлэлтэд үйлчлэх хэрэгтэй. За мөн дээрээс нь энийг дахиад чангаруулах зайлшгүй шаардлага байна гэх энэ нэвтрүүлгээр бол олон удаа бол хэлж байгаа. Тийм учраас Монголын ирээдүй болсон ийм одоо хүүхэд залуучуудад за буруу үлгэр дуурайл үзүүлж байгаа аливаа тохиолдолд бол энэтэй бол хатуу тэмцэх зайлшгүй шаардлага байна л гэж хараад байна. Тэгэхээр нэг зүйл дээр би эмзэглэж 87 онд 2 дүүрэгт шалгалт хийгээд нэг шөнийн дотор. Тэгээ 87 онд 2 дүүрэгт шалгалт хийгээд одоо энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс байна уу юу гэж шалгалт хийгээд ингээ ажилласан 24 хүн одоо нэгсэндээ юу ажилласан байна. Хар тамхи хэрэглэж за 5-нд одоо биедээ хадгалж исэн гэдэг. Нэгсэндээ 29 бараг одоо 30-40% нь зөв 87 хүнд ихэд л 30-аас 40% нь энэ хар тамхины одоо хэрэглэж чинь гэдэг бол энэ бол нийгмийн одоо гамшиг нийгмийн одоо бүр аимшигтэй үзэгдэл واخхой үндэсний аюулгүй байдлын хэмжээний үзэгдэл. Тийм учраас бид ирээдүгээ хадгалж үлдэх за улс их орноо аврахын тулд зайлшгүй хуулийг чангаруулах шаардлага байна л гэж өнөөдрийн одоо нэвтрүүлэг хэлцүүлгийн үед бол би хэлмээр байна. Тэгэхээр одоо нэг л Монголыг л сайхан болохгүй яриад байгаа шүү дээ. Энэ нэвтрүүлэгч бай бид энэ Монголын төлөө ингэж ам нээж уушиг нээж байгаа хүн болгонд Монголын төлөө Монгол хүний төлөө яриад байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр Монгол нийгмийн тогтолцоо бол гажуудалтай байгаа нь үнэ. Хууль сул байгаагийн нэг шалтгаан юу юм бэ гэхлээр хүмүүс дахиж хэрэглэх нөхцөл боломжтой бүрдээд байгаа. За одоо би энэ дээр жишээ дурдъя. За Коби буюу Чулуунбаатар за хамгийн 2007 онд хар тамхины хэрэгт холбогдож 6 сар баримтлах ял шийдэгдэж байсан. Одоо 92-ийн 1 шүү дээ тийм 92-ийн 1. Гэтэл 2008 онд дахин хар тамхи хэрэгэлсэн, хадгалсан байдалтай баримтлагдаж шүүхээс 1 жил 4 сар эхлээд 6 өгөөд дараад нь 1 жил 4 сар өгөөд шийдэгдэж 6 сар орчим суугаад шүүгчийн захирамжаар хугацаасаа өмнө сурлагдсан. Үүний дараа 2017 онд дахин хар тамхи хадгалсан хэрэгт холбогдсон шалгагдаж шүүхээс 1 жил 20 хяд шийдэгдэж 2018 оны за 5 дугаар сарын ялын хугацаа дуусч сурлагдсан. Гэвч 2018 он 7 дугаар сар дахин хар тамхины төрлийн сэтгэл нөлөөлөх бодис за хэрэгэлсэн өөрийн биетэй хадгалсан байдалтай 1 жил дахиад 20 хяд шийдэгдсэн байна. Тэгэхээр нэгсэндээ энэ хүн 4-5 удаагийн гэмт хэрэг давтан үлдчихэж шүү дээ тий. Одоо энэ дууч маань. Тэгэхээр 4-5 удаагийн давтан үлдээд байгаа шалтгаан юу юм бэ гэхлээрэ би нэг олонний танилмж 6 сар хоригдно. Нэгээс одоо 2 жилийн хугацаатай хоригдно ч гэх юм. Альсууд одоо торгуул мөнгө төгрөгийн төлчнө ч гэх юм. Иймэрхүү байдалтай харагддаг. Тийм учраас ерөөсөө энэ дээр бас бүгд хамтдаа анхаарах зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр хуультай холбоотой асуудал. Өнөөдөр хийх зайлшгүй шаардлага бол энэ хар тамхины тухай хуулийг реформ хийх ёстой. Шинжлэх хийх ёстой. За мөн дээрээс нь дуучин ихшгэлэн буюу болортой 2010 онд мансууруулах сэтгэл нөлөөлөх бодис хадгалсан хэрэгэлсэн хүмүүстэй хамт ажиллагдсан баримтлагдж байсан. Тухайн үед болортой гэмт хэрэгт холбогдсон шалгагдаагүйч хар тамхи хэрэгэлсэн байдалтай байсан гэж. За 2013 оны үйл явдал. Харин 2018 онд хангал дүүргийн нутаг дэвсгэрт болортой сэтгэл нөлөөлсөн нөлөөлөх бодис хэрэглэж мансуурсан байдалтай за байсан түүнд шүүгчийн захирамжаар 30 хоногийн баримтлах шийдэл. Тэгэхээр 30 хоног баримтлаад
байна гэдэг бол энэ маш том одоо нэг юм юу багхгүй тий өрөөсгөл ойлголт буруу ойлголтоо гэсэн. Тэгэхээр нийгэмд хамгийн зөв зүйлийг танилцуулах, тайлбарлах зайлшгүй шаардлага бол мэдээж олонний танил хүмүүс бол буюу урлагийнханд байдаг юм байна. Тэгвэл манай урлагийнхан олонний танил хүмүүс за урлаг спортыг яах ёстой бол гэхээр маш зөв үлгэр дуурайлал. Илүү их одоо юу гэдгийг те одоо хар тамхи гэж үзүүлэх чинь муу зүйл шүү, болохгүй зүйл шүү, хэрэглэхгүй байх талаас нь одоо энэ зүйлийн одоо гэмт хэрэгтэй холбогдохгүй байх талаас нь хүүхд залуучуудыг уриалгах ёстой байна. Мөн дээрээс нь эцэгчүүд маш одоо энэ хуулийн ойлголтыг өөрсдөө ойлгож аваад энэ хуулийн ойлголтуудыг бол бүр хүүхдэд танилцуулж тайлбарлах шаардлага байна. Тэ ингэж хамтын ажиллагаагаа бүгдээ хамтдаа өргөжүүлж энэ зүйлээс салах зайлшгүй шаардлага байна. Тэгээд бас маш олон залуучууд итгэл үнэмшил, өөрсдийн хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө амьдраад явж байгаа. Тэр залуучууд бол мэдээж энэ зүйлтэй бол холбогдохгүй гэдэг нь тодорхой. Хамгийн гол нь хэн холбогдоод байгаа юм бэ гэхээр хүсэл мөрөөдөлгүй, зорилгогүй, эцэг эхтэйгээ ойлголцож чаддаггүй, нийгмийн одоо босрог үйл ажиллагаанд төлхөөх орооцолддог тэ одоо янз бүрийн байдлаар урлаг соёлынхны буруу зүйлд нь одоо даган дуурайх гэсэн ийм одоо итгэл үнэмшилтэй хэсэг бүлэг залуучууд энд орооцолддог юм байна. Хөөе бүгдээ хамтдаа эндээс урдчлан сэргийлье. Би дахиад нэвтрүүлгийнхаа төгсгөл за сүүлийн асуулт. Ер нь залуучуудтай хандаад юу уриалмаар вэ? Залуучуудтай хандаад залуучууд гэхээс илүүтэйгээр нийт ер нь Монголын хаалтанд хандж үгэлээ тийм үү. Зөв нийгмийг бий болгоё. Өнөөдөр Монголын нийгэм тэр зэгтээ ялзарсан байна. Монголд өнөөдөр гарч байгаа асуудал болгон эмзэг сэдвийг хөндөж байна тийм үү? Хаашаа л харна асуудал, хаашаа л гараа алхна асуудал. Тэр эдгээр нөхдүүдийг яах вэ гэхээр эдгээр нөхдүүдэд одоо ингээд санаа зовоол одоо яах вэ их хүн юуг нь надад асуул энэ болгон бүхэн одоо засагдах юм болоо. Ингээд бас шаардлага байхгүй. Зүгээр хүн нэг бүр дор өрөө зүг байя. Зүг бай. Зүг байх юм бол тэгэл бүхэн яах вэ? Болцоо гэж. Чиглэлтэй, зоригтой тодорхой болно. Тэгэхээр хандж хэлэх гэж байгаа нэг л үг маань зүг байя. Монголчуудаа бүгдээрээ зүг байя. За баярлалаа. За өнөөдрийн нэвтрүүлэгт Ховалтай аймгийн Унанбаа зүүн намын дарга Зөмбөрөл оролцлоо. За бидний ярилцсан сэдэв бол за нийгмийн гажуудал ба аюулгүй байдал гэсэн энэ сэдвээр бол хамтдаа ярилцлаа. За ер нь мансууралд эхний удаа гэж байдаггүй юм шүү те. Үгүй гэж хэлж сураараа гэдэг зүйлийг залуучуудаа уриалмаар байна. Тэгээд энэ төрлийн гэмт хэрэгээс хүүхэд залуучууд манд хол байх. За мөн дээрээс нь энэ төрлийн гэмт хэргийг одоо зайлшгүй одоо чангаруулах энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдож байгаа хүмүүс ял шийтгэлийн хэмжээг бол нэмэгдүүлэх юм зайлшгүй шаардлага байна гэж харж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн Зөмбөрөлтэй маш их баярлалаа. Үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Баярлалаа.